Өнөөдрийн бичлэг дээр хүсэл зоригийн өвчин номын гол санааг товчлон ярих болно. Өвчнөө арил номын зохиолчдсон байгаа. Энэ хоёр номон дээр гол тайлбарладаг зүйлийн нэг нь бол тусгалын хууль гэж зүйлийн талаар тайлбарладаг. Тусгалын хууль гэдэг бол гадаад ертөнцид байгаа бүхэн бидний дотоод ертөнцийн ердөө тусгал төдий. Бидний энэ амьдрал дээр тохиолдож байгаа бүр ингээд өвчин байсан ч гэсэн тэр зүйл бол бидний дотоод ертөнцийн тусгал бөгөөд өвчин гэдэг зүйлийг ч гэсэн та өөрөө дотооддоо бий болгосон учраас тэр чин гадна талд нь ингэж илэрж байгаа маа гэж тайлбарладаг. Гэхдээ бодоод үзэх юм бол хин ч ингээд өвчнийг хүсэхгүй шүү дээ. Хин өвдгийг гэж Тэнгүүд хүсэл зоригийн хүч номон дээр бодол биелдэг гэдэг бол үнэ. Гэхдээ таны бодол биелэхгүй байгаа бол та буруу бодоод байна гэсэн үг. Жишээ нь дотоод зөрчилтэй бодол биелдэггүй юм гинэ. Жишээ нь одоо та үнэхээр бүр тушаал дэвшихийг хүсэж байлаа гэж бодъё. Гэхдээ яг тушаал дэвснийхаа дараа би яг тэр албан тушаалыг би сайн хамгаалж чадах болов гэдэг айцтай ч юм уу тий. Иймэрхүү өөрийнхөө дотроо ийм зөрчилтэй бодлууд бол биелдэггүй гэх мэтчлэнгээр энэ номон дээр яг хорвоод үйлчилдэг үнэн бодит 3 зарчмыг бичсэн байдаг. Тэгээд тэр зарчим дээр үндэслээд та хүсэл зоригоо биелүүлэх 6 шаталбар аргыг бичсэн байгаа. Тэгэхээр одоо бодол биелдэг гинхүүд ингээд юу ч хамаагүй бодонгууд дотроо зөрчилтэй бодол жишээ нь биелэхгүй шүү дээ. Тэнгүүд энэ 3 хууль болон 6 шаталбарын дагуу бид ертөнцийн хуулиудтай зөрчилдөггүй тийм цэвэр хүсэл байх юм бол тэр бол асар хурдан биелнэ гэсэн байлээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр энэ хүү ном дээр гарч байгаа энэ 3 хууль болон 6 шаталбарт аргыг ярих болно. За мөн Батцэг Booktube суваг маань англи хэлний Сургааны академитай хамтран ажилладаг болж байгаа. Хэрвээ та англигийн чадварыг ахиулъя гэж зорж байгаа ч гэсэн яг ямар сургалтын төвд явах хараахан сонгож амжаагүй байгаа бол Сургааны академийн бүтэн сайн өдөр болгон өглөө 9:30-аас болдог танилцуулга сургалтанд суугаад үзээрэй. Яг ямар хөтөлбөрөөр ямар багш орох юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүй тайлбарлалт юм байлээ. За ингээд номынхаа үндсэн агуулга руу шууд оръё. За энэхүү ном дээр бол номынх нь эхний хэсэг дээр яг энэ ертөнцийн үнэн бодит дээр үйлчилдэг 3 янзын хуулийн талаар бичсэн байдаг. За нэгдүгээр хууль нь бол түрүүний хэлсэнчлэн тусгалын хууль байгаа. Гадны ертөнцид байгаа бүхэн бол бидний дотоод ертөнцийн тусгалаа гэсэн. Тэгэхээр энэ хуулийг яг дагаж мөрдөхийн тулд бид нэр би бол энэ амьдралынхаа бүтээгч нь, би бол энэ амьдралынхаа эзэн гэсэн итгэл үнэмшлийг бид нэр тархиндаа гүн бат суулгаж өгөх хэрэгтэй юм байна. Гэхдээ хүмүүсээс асуух юм бол хүмүүс бүгдээрээ л би бол угаасаа л өөрийнхөө амьдралын эзэн штэ гэж хэлж магадгүй те. Гэхдээ яг эннийх нь эсрэг итгэл үнэмшлийг сонсоод үзэх юм бол бас энэ би байж магадгүй юм байна гэсэн бодол төрж магадгүй юм шиг байлээ. За энэ нь болохоор дарангуйлагч болон хохирогч гэсэн итгэл үнэмшил байгаа. Дарангуйлагч гэдэг нь болохоор одоо би бол өөрийнхөө амьдралын эзэн гэж яг үнэхээр итгэдэг хүн бол бусад хүний амьдрал руу халддаггүй юм. Яг тэгвэл бусад хүн гэдэг чинь яг надтай адилхан тэр хүмүүс ч гэсэн өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа, өөрийнхөө амьдралын эзэн учраас би тэр хүний амьдралд нөлөөлөх боломжгүй, тэр хүн ч гэсэн миний амьдралд нөлөөлөх боломжгүй гэсэн тийм итгэл үнэмшилтэй байх юм яа л да. Тэгтэл дарангуйлагч хүмүүс болохоор бусад хүнд одоо энэнд ч би нэг тусалж, тэрний амьдралд ч гэсэн би нэг тусалж, энд ч би нэг хэрэгтэй зөвлөгөө өгчиж гэдэг юм уу. Уул нь сайн санааны үүднээс те. Гэхдээ сайн санааны үүднээс байсан ч гэсэн тэр хүн бол хүн болгон өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа, өөрийнхөө амьдралын эзэн гэдэгт итгэхгүй байгаа учраас ингэж дарангуйлах үйл ажиллагаа явуулдаг гинэ. Энэ бол тэгэхээр буруу итгэл үнэмшлийн илрэл юм байна. За нөгөөх нь болохоор хохирогч гэж байгаа. Хохирогч гэж байгаа нь болохоор улс орон ийм байгаа болохоор, аав ээж ийм байгаа болохоор, сургууль ийм байгаа болохоор, нийгэм ийм байгаа болохоор ч юм уу өөрөө өөрийгөө бол энэ амьдралынхаа бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Бусад хүмүүс ийм байгаа болохоор би ийм байна гэсэн хохирогчийн сэтгэлээ юм байна. Тэгэхээр энэ тусгалын хууль гэсэн нэгдүгээр хуулийг бид нэр дагаж мөрдөхийн тулд би бол энэ амьдралынхаа эзэн нь бүтээгч нь гэсэн ийм хатуу итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй юм. Хэрвээ танд хаяа нэг дарангуйлагчийн бодол орж ирээд ч юм уу те тэрний амьдралыг нэг өөдөн татчих юмсан ч юм уу. Эсвэл хохирогчийн бодол орж байгаа те. Тэр ингээд байгаа болохоор энэ ингээд байгаа болохоор би ийм байна гэсэн хохирогчийн бодол орж ирж байгаа бол би өөрийнхөө амьдралын бүтээгч нь эзэн нь гэсэн итгэл үнэмшил чинь танд гүн бат суугаагүй байна гэсэн үгийн одоо илэрхийлэл юм байна л да. За тэгээд номын зохиолч маань энэ тусгалын хууль гэдгийг аюу гой энгийнээр тайлбарлахдаа бол толтой зөвлөж тайлбарласан байлээ. Одоо бидний ингээ нүүрэн дээр халтар болцсон байлаа гэж бодъё л да. Нүүрэн дээр халтар болцсон байгаад толинд харах юм бол толинд харагдаж байгаа тусгал маань халтар харагдаж штэ тий. Тэнгүүд энэ тусгалын хуулийг ойлгохдгүй хүлээн зөвшөөрдгөө хүмүүс болохоор толио арчиж байгаа та яг адилхан гинэ. Уул нь нүүрэн дээр маань халтар байгаа юм чинь нүрэл угаах хэрэгтэй штэ тий. Тэгэнгүүт эсрэгээрээ тэр хүмүүс бол толио арчдаг. Тэгэхээр тусгалын хууль гэдэг бол толинд харагдаж байгаа энэ таны гадаад ертөнцөд ерөөсөө толинд харагдаж байгаа зүйл шүү. Тэгэхээр толинд харагдаж байгаа ямар зүйл чинь хэрвээ тань таалагдахгүй байгаа бол та өөр дээрээ дотоодтойгоо ажиллах ёстой шүү. Тэр хуулийг баримтлахын тулд бол би амьдралынхаа бүтээгч эзэн гэсэн байр суурьтай байх хэрэгтэй юм байна. За хоёр дахь хууль нь болохоор резонансын хууль гэж байгаа. Энэ хууль нь болохоор ижил долгион, ижил одоо хэлбэлзэл, ижил үйлзэл яг адилхан ижил үйлзлээ бие биендээ татдаг гэсэн хууль юм байна. Тэгэнгүүт бидний бодол мэдрэмж чинь өөрөө ингээд энерги хэлбэлзэл ялгаруулад байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт номын зохиолч маань бол энэ хуулийн дагуу бол
хизээч хүний амьдралд одоо рандом ямар нэгэн тохиолдлын зүйл гэж бол хизээч байхгүй гэсэн байлээ. Таны амьдралд орж ирж байгаа зүйлсүүд та өнөөдөр азтай болохоор ч юм уу азгүй болохоор ингээд гинт орж ирж байгаа хэрэг биш. Таны өөрөө долгион чинь ямар хэлбэлцэлтэй байна? Тэрнтэй адилхан зүйлийг та өөрийнхөө амьдралдаа татсан юм аа. Тийм учраас хэрвээ таны амьдралд хүсэж байгаа зүйл чинь ч вэ, хүсэхгүй байгаа зүйл чинь ямар нэгэн хүн ч вэ, асуудал ч вэ орж ирэх юм бол би ямар хэлбэлцлээрээ эднэрийг татчихваа гэж өөртөөгөө ажиллах хэрэгтэй юм. Тэгэхээр тэр хүмүүсийг ч юм уу тэр асуудлыг өөрийнхөө амьдралаас гаргах гэж хичээхийн оронд тэднийг өөрөө татах буюу адилхан хэлбэлцэлд нь байха болох ёстой юм. За 3 дахь нь болохоор нэгдмэлийн хууль гэж байгаа. Энэ нэгдмэлийн хууль гэдгийг болохоор ингээ хүний биетээ зөвлөж тайлбарлаж ялээ л дээ. Бидний биеийн дотор ч ингээд маш олон эсүүд байгаа штэ тий. Энэ эсүүд нь бүгдээрээ өөрсдөө тусдаа амьтай. Бидний биеийн дотор шинээр эс төржил байдаг, үхчил байдаг юм тусдаа өөр амьтай зүйлсүүд байгаа. Тэгэнгүүт энэ байгаль дэлхийг бодоод үзэх юм бол энэ байгаль дэлхий дотор маш олон хүмүүс байгаа нь энэ хүний биеийн дотор байгаа эстэй яг адилхан ингэнэ. Тэгэнгүүт энэ хүний биеийн эс чинь бүгдээрээ өөрөөр тусдаа өөрөөр амьтай олон эсүүд байгаа хэрнээ энэ эсүүд юуны төлөө ажиллаж байгаа вэ гэхээр энэ нэг хүний эрүүл мэндийн төлөө энэ эсүүд байгаа мэй л та. Тэгэнгүүт энэ эс нь энэ хүнийг эрүүл болгохын төлөө ажиллах ёстой байтал гинт зарим нэг эс нь энэ хүнийхээ эрүүл мэндийн эсрэг ажиллаад эхэлдэг юм байна. Энэ өөрийнхөө энэ эрүүл мэндийн эсрэг ажиллаж байгаа эсийг бол хорт хавдрын эс гэж нэрлэдэг юм байна. Тэгээд хорт хавдрын эс бүрлдээд бий болчих юм бол биеийнх нь үлдсэн эрүүл эсүүд, хэмээ ажиллаж байгаа эсүүд бол энэ хорт хавдрын эсийг биеэсээ гадагшлуулахын тал дээр дархлааны эсүүд маань төвлөрч ажилладаг гинэ. Тэгэнгүүт энэ нэгдмэлийн хууль гэдэг нь болохоор бид нар бол яг энэ биеийн дотроо байгаа яг эстэй адилхан энэ ихтэлхийн хувьд бол бас нэг эс нь юм байна. Тэгэнгүүт бид нар энэ ихтэлхийн сайн сайхны төлөө бусад эс маань ад жаргалтай сайхан амьдрахын төлөө бодож сэтгэж ажиллах ёстой юм аа л да. Тэгэнгүүт энэ ихтэлхийн эсрэгээр хэрвээ амьдраад эхлэх юм бол бид нар өөрсдөө энэ дэлхийнхаа хувьд нь бол хорт хавдрын эс болчихж байгаа хэрэг юм байна. Тэгэнгүүт хорт хавдрын эс болгоход тэр энерги одоо тэр далд ертөнцтэй бол хорт хавдрын эс энэ байгаль ихтэлхийн эсрэг ажиллаад байгаа хорт хавдрын эс үүсэж байгаа учраас дэлхийн хорвоо ертөнц бүгдээрээ нийлээд энэ хүнийг гадагшлуулахын тулд ажилладаг юм аа л да. Энэ энерги ертөнцтэй ингэж номын зохиолч маань энгийнээр тайлбарсан байлээ. Тийм учраас энэ 3 дугаар нэгдмэлийн хууль гэдгийг бид нэр хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө яг энэ ихтэлхийн нэг эсэн шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд нэг эсийн үүрэг бол энэ ихтэлхийг илүү сайхан болгох, бусад өөрөөр ажиллаж байгаа эсүүдтэй бас туслах гэдэг ийм үүрэгтэй шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд эднэртэйгээ бас нэгдэн нийлээ. Тэгээ таны хүсэл зорилго санаа бодол чинь энэ ихтэлхийн сайн сайхны төлөө бас хүмүүсийн сайн сайхны төлөө байх ёстой юм байна. Энэ хуулийг зөрчөөд эхлэх юм бол хорт хавдрын эс шиг те бусад хүмүүс хамаагүй, бусад хүмүүс муухай амьдрах нь хамаагүй, би сайхан амьдрах хэрэгтэй гэд хорт хавдрын эс шиг буруу юм бодоод эхлэх юм бол цаанаасаа угаасаа ажил үслэн бүтэхгүй гэж бичсэн байлээ. За тэгэхээр энэ 3 хуулийн дээр үндэслээд тэгвэл бид нэр хүсэл өөрсдийнхөө хүслийг энэ 3 цензурт оруулаад яг энэ ертөнц шууд хүлээн зөвшөөрөөд биелүүлэхээр тийм хүслийг бий болгох 6 шаталбарт аргын талаар одоо ярилцъя. За нэгдүгээр шат нь болохоор хүсэл зоригоо үүсгэх шат гэж байгаа. За энэ шатан дээр болохоор та эхлээд бүх хүслээ өөрийнхөө хүсэж байгаа бүх хүслээ бичээрэй гэсэн байлээ. Ингэж бүх хүслээ бичснийхаа дараа хэдэн шүүлтүүрээр эднийг ингээд шүүх байгаа. За эхний шүүлтүүр бол та хүсэхгүй байгаа зүйлсүүдэд тэрнээсээ хасах хэрэгтэй. Ихэвчлэн хүмүүс өөрхөн хүсэж байгаа зүйлээсээ илүүгээр хүсэхгүй байгаа зүйлээ дандаа ярьдаг юм байл да. Номын зохиолчийн өвчтнүүдээсээ ч гэсэн та нар юу хүсэж байна гэж асуугаар эрүүл саруул болохыг хүсэж байна гэж хэлдэг хүн бараг байдгүй. Би ерөөсө өвдмөөргүй байна энэ өвчнөөс салмаар байна л гэж хариулдаг юм байна. Тийм учраас бидний тарих бол хүсэж байгаа нэг зүйлээ та яг юу хүсэж байна гэхээр хэлж чаддаггүй нэ. Яг юу хүсэхгүй байна гэдгээр болохоор маш тодорхой би яг энийг бол өстой огт хүсэхгүй байна гэж хариулдаг гинэ. Тийм учраас та эхлээд хүслээ бичсэн болвол тэр дундаасаа би хүсэхгүй байна, ингмээргүй байна гэсэн хүслүүдээ болохоор хасах юм байна. Тэр зүйлийг би энийг хүсэхгүй байна гэх тусам ертөнц тань тэр зүйлийг чи өгөх юм байна шүү дээ. Тийм учраас хүсэхгүй байгаа зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж тэднийг хооллож болохгүй мэн. Тийм болохоор бичсэн хүслүүд дундаасаа хүсэхгүй байгаа зүйлсүүдээ хасах юм байна. За дараа нь бас хүслүүд нь юм хоорондоо зөрчилддөг хүслүүд байдаг гинэ. За жишээ нь одоо би амар ингээл амьдралдаа одоо ажил дээр амар амжилттай би карьераа өсгмөр байна гэсэн хэрнээ нөгөө талдаа болохоор миний карьер маань ингээд дээшлэх тусам би гэр бүлдээ цаг зарцуулж чадхаа болчих уу гэсэн ийм айдас байж магадгүй мэн. Би гэр бүлдээ хангалттай цаг зарцуулмаар байна ч гэдэг юм уу те. Ингээд ийм хоорондоо хүслүүд нь мөргөлдөөд эхлэх юм бол бас болдгоо мэн. Тийм учраас та хүслүүдээ бичснийхаа дараа энэ хүсэлтийгээ би өөрөө дотооддоо зөрчилдөж байгаа. Энэ хүслийг биелүүлэхгүй байх хүсэл надад бас байгаад ийнү гэсэн дотоод зөрчлөөг бас харах юм байна. Тэгээд та өөрхөн бичсэн тэр хүслүүд дундаасаа яг заавал биелүүлэхийг хүсэж байгаа 10 хүслээ сонгож авах юм байна. За ингэж 10 хүслээ сонгосныхоо дараа 2 дугаар шат нь болохоор тэр 10 хүслээ дахиад нэг 2 шүүлтүүрээр оруулах хэрэгтэй юм байна. 2 шүүлтүүр нь болохоор түрүүний хэлсэн нөгөө нэгдмэлийн хууль гэсэн хуулийн дээр үндэслээд 2 шүүлтүүрт оруулах юм байна. За тэр шүүлтүүрт оруулахдаа болохоор та бичсэн 10 хүслийг
хүслээ болохоор нэгдүгээрт энэ хүсэл маань энэ байгаль дэлхий яг энэ бүр нийт дэлхийн ертөнцийн бүх хүмүүсийн сайн сайханд халтсан хүсэл байна уу гэдгийг харна. Тэр сайн сайханд нь хэрвээ халтсан хүсэл байгаа бол тэр хүсэл бол биелэхгүй мэн. Харин бүх хүмүүсийн сайн сайханд энэ бүх их дэлхийн сайн сайханд ямар ч хохирол учруулахгүйгээр тийм сайхан эерэг хүсэл байвал биелэх юм байна. За хоёрдугаарт бол бид нэр энэ дэлхий дээр ирсэн учир шалтгаан нь болохоор номын зохиолчийн тайлбарлаж байгаагаар бид нэр сүнсээрээ амар сайн өсөх бүрийн бурханлаг шинжтэй болж ингээд бусдыг ингээд гой болцолгүйгээр хайрладаг болж ингээд сүнсээрээ өсөхийн тулд энэ дэлхий дээр ирсэн юм аа л да. Тэгээд энэ дэлхий дээр бид нар чинь ингээд ээжийнхэн гидсэн дотор ингээд нэг 10 сар тээгдээд тэрнийхээ дараа энэ дэлхий дээр гарч ирж байгаа шүү дээ. Энэ дэлхий дээр гарч ирнэ гэдэг бол бид нэр үхэж байгаа хэрэг биш, бүр жинхнээсээ төрж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд номын зохиолч маань бол бид нэр энэ их дэлхий дээр амьдарч байгаа хэрэг бол яг ээжийнхээ гидсэн дотроо байгаатай адилхан энэ их дэлхий дээр бид нэр одоо илүү их сурч хөгжихийн төлөө сүнсээрээ илүү их бусдыг болцолгүйгээр хайрлаж сурахын төлөө энэ дэлхий дээр байгаамаа. Тэгээд бид нэр хангалттай сурсныхаа дараа бид нэр өөрсдөө үхдэг гэж бодож байгаа ч гэсэн үхэх биш, бидний сүнс бол мөнх байдаг. Тэгээд өөр ертөнцлөө шилжиж орж байгаамаа. Тэр өөр ертөнцлөө шилжиж орохынхаа өмнө бид нэр энэ дэлхий дээр маш сайн сүнсээрээ хангалттай өссөн байх ёстой. Энэ бол бидний энэ дэлхий дээр ирсэн зорилгоо гэж бичсэн байлээ. Тийм учраас одоо хүслээ нөгөө шүүлтүүрт оруулахдаа болохоор энэ хүслүүд маань миний сүнсээрээ өсөх хүсэлтэнд ингээд нийцэж гинүү гэдгийг харах юм байна. Жишээ нь одоо таны нэг хүсэл чинь одоо бусдад туслах ч юм уу тэр ингээд та бусд хүмүүсийг болцолгүйгээр хайрлаж сурах ёстой гэсэн тэр хүсэл зорилготой чи ингээд нийцэж яах юм бол бас маш хурдан биелэх юм байна. Харин таныг сүнсний чинь өсөлт хөгжилтөнд ингээд саад болохоор хүсэл байх юм бол бас биелдэггүй гэсэн байна. Тэгэхээр энэ хоёр шүүлтүүрээр бас хоёрдугаар шатанд та бичиж авсан 10 хүслээ ингэж энэ хоёр цэнзүүрээр бас шалгах ёстой юм байна. За 3 дугаар шат нь болохоор хүсэл зоригоо яг бүр тодорхой зориг болгох ёстой. Хүсэж байгаа зүйлээ одоо тодорхой зориг болгохын тулд зорилгоо яг ингээд тодорхой бичих юм байна. За тодорхой бичихтэй болохоор эергээр бичнэ. Ерөөсөө тэгмээргүй ингэмээргүй гэсэн сөрөггүй гэсэн нөхцөлийг бичихгүй юм байна. За жишээ нь одоо ингээд таныг би заан битгий бодороо гэж бодох хэлэх юм бол та заан л бодно шүү дээ, тий. Үүнтэй адилхан бидний тарих бол тэр яг нэр үгийг нь бодож сэтгэдэг юм байл да. Тэгмээргүй, ингэмээргүй, заан бодмооргүй гэсэн тэр гүй гэдэг бол зөвхөн л бидний хэл ярианы явцад үүссэн зүйл болохоос ш бидний тарих бол тэгмээргүй, ингэмээргүй гэж гүйгээр ерөөсө сэтгэдэг юм байна. Заан битгий бодороо гэвэл зааныг л боддог. Бидний тарих тэгдэм юм. Тийм учраас тэгмээргүй, ингэмээргүй байна гэж биш, хүсэл зорилгоо тодорхой бичихтэй яг эерэг үгээр бичих ёстой юм байна. Мөн одоо цаг дээр бичих ёстой юм байна. Би одоо сайжирж гин, би тийм юм болчихсон байна ч гэдэг юм уу те. Яг одоо болчихсон байгаа юм шиг одоо цаг дээр бичих ёстой юм байна. За тэгээд дахиад нэг бас анхааруулах зүйл нь болохоор зөвхөн өөрийнхөө хүслийг бичээрэй гэсэн байлээ. Манай аав тэгээсээ, ээж тэгээсээ, нөхөр тэгээсээ, эхнэр тэгээсээ ч гэдэг юм уу те. Бусад хүний амьдрал руу орж болохгүй. Тэр бол нөгөө бичлэгийн ихэнд ярьсанчлан дарангуулагч үзлээ гэдгсэн шүү дээ. Тийм учраас хүн болгон өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа, хүн болгон өөрөө өөрийнхөө амьдралын бүтээгч эзэн нь бид нэр бусад хүний амьдрал руу ингэж одоо халдах ёсгүй учраас номын зохиолч маань бол зөвхөн та өөрийнхөө хүслийг бичээрэй. Манай хүүхэд тэгээсээ, манай нөхөр, манай эхнэр тэгээсээ гэсэн хүслүүд байгаа бол тэрийг хасаараа гэсэн байлээ. За мөн дээрэс нь одоо өөрийгөө саад доторгыг хувиргана гинэ. Энэ саад доторгыг хувиргана гэдэг нь болохоор одоо та нэг зүйлийг үнэхээр хүсэж байгаа ч гэсэн бид нэр тэр зүйлийнхаа талаар бас айдастай байдгийн байна. За дээрэс нь бас эргэлздэг юм байна. Энэ зүйлсүүдийг энэ айдас болон эргэлзээг бид нэр дотроосоо заавал ингэж байхгүй болгож ижил тэр хүсэл маань биелэх боломжтой юм байна тий. Тэгэхээр таны хүсэл хэрвээ одоо хүсэж байгаа зүйл чинь хэрвээ биелэхгүй байгаа бол та өөрөөсөө асуух хэрэгтэй юм байна. Энэ хүсэл биелсний дараа ямар нэгэн сөрөг юм болно гэж бодоод би айгаад байгаа зүйл байна уу? Тэгээд мөн яг энэ яг би үнэхээр биелэхгүй байж магадгүй штэ. Үнэхээр яг биелэх болов гэсэн эргэлзээ миний дотор байгаа болохоор биелэхгүй байгаа мó гэ та өөрөөсөө дотроосоо далд тухамсараас асуух хэрэгтэй гинэ. Тэгээд ямар нэгэн ингээ бодол төрөх юм бол та эхлээд би энэс болоод айгаад байгаа юм байна. Энэс болоод би эргэлзээд байгаа юм байна гэсэн тийм хариултаа олох юм бол өөртөө талархаа те. Би айх нь аргагүй штэ. Би эргэлзэх нь аргагүй штэ гэд өөртөө эргээр хандаад ямар тач би учир шалтгаанаа олчлоо гэд талархаад тэгээд тэр айдас болон эргэлзээг алга болгох тэр сайн ажиллах ёстой юм байна. Хичнээн та ажиллаад хэрвээ тэр айдас болон эргэлзээгээ арилгаж чадахгүй байгаа бол баг номын зохиолч маань бол тэр хүслээ хайсан дээрээ яагаад гэвэл айдас болон эргэлзээ байгаа бол тэр хүсэл чинь угаасаа биелэхгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол энэ айдас эргэлзээг заавал алга болгох тэр ажиллах ёстой гэсэн байна. За дараагийн дөрөвдүгээр шат нь хүсэл зоригоо яг хороо ертөнцид илэрхийлэх шат байгаа. Энэ шатанд болохоор та хүсэл зоригоо тунхаглахдаа ингэж тунхаглавал хамгийн үр дүнтэй байдаг юм байна. Хүсэл маань хамгийн тохиромжтой цагт
хамгийн тохиромжтой байршил, хамгийн тохиромжтой хамгийн сайн үед миний амьдрал дээр биелэх болно, биелэх болтугай гэж тунхаглах ёстой юм байна. Хамгийн тохиромжтой цагт хамгийн тохиромжтой байршилт гэдгээ та ингээд ертөнцид даатгаад ингэж хэлэх юм байл да. Ингэхгүйгээр эсрэгээрээ за яг маргааш, за яг нэг манай гэртэл гээд ингээд нэг одоо өдөр болон одоо цагийг нь та яг өөрөө хүснээрээ зоочих юм бол тэр чинь яг бодит амьдрал дээр хэрвээ эсрэгээрээ болох юм бол хүн ингээд одоо гомдоод ч юм уу, гутраат ч юм уу угаасаа биелэхгүй юм байна штэ гэсэн сөрөг бодолтой болчдөг юм байна. А тэгтэл нөгөө хорвоо ертөнцийн чинь болохоор маргааш биелэх нь хэрвээ таны амьдрал дээр ашиггүй байх юм бол өнөөдөр биелүүлдэг ч юм уу эсвэл нөгөөдөр биелүүлэх магадлалтай байдаг гинэ. Тэгэхээр энэ хорвоо ертөнц гэдэг бол яг бүх талаас нь бодож үзэж хагаад хамгийн сайн үед нь таны хүслийг биелүүлж өгдөг юм байна. Тийм учраас яг өнөөдөр заавал өнөөдөр гэж бодож өнөөдөр биелэхгүй бол гутрах аюултай учраас намын цохолч маань яг энэ далд ухамсартай энэ хорвоо ертөнцид итгээд өөрийнхөө хүслийг хийснийхаа дараа энэ хүслийг маань хамгийн тохиромжтой цагт хамгийн тохиромжтой байршилд биелүүлж өгөөрөө миний хүсэл хамгийн тохиромжтой үедээ л биелэх болтугай гэж тунхаглах ёстой юм байна. За 5 дугаар шат нь болохоор хүсэл зоригоо хэрэгжүүлэх шат гэж байгаа. За яг энэ хэрэгжүүлэхтэй болохоор та энэ хорвоо ертөнцийн чинь таны хүслийг биелүүлэхийн тулд ажиллаж байгаа бүх зүйл таны сайн сайхны төлөө нэгдэн ажиллаж байгаа гэдэгт итгээд ямар ч эргэлзээ айцгүйгээр өөрийнхөө хүслийг яг амьдрал дээр үйлдэлээ хийх юм байна. Үйлдэл хийхдээ өөрөөсөө дотроосоо бас энэ хүсэл зоригийг биелүүлэхийн тулд би ямар үйлдэл хийвэл хамгийн зөв бэ, хамгийн ашигтай вэ гэж дотроосоо асуугаад дотроос нь гарч ирсэн хариултыг эргэлзээ айцгүйгээр тайвнаар хийх юм бэ. За тэгээд тайвнаар хийж хэрэгжүүлж явж байхдаа тэмдгүүдийг бас анзаараарай гэсэн мэлээ. Энэ замаар явбал зөв шүү, энэ замаар явах хэрэгтэй шүү гэдгийг ингээ танд тэмдгүүдээр илэрхийлж идэх юм байна л да. Тэгэхээр маш энэ тэмдгүүд дээр хороо ертөнцийн явуулж байгаа хүмүүсийн үг яриагаарч ирж иж магадгүй шүү дээ. Тэр тэмдгүүд нь тэгэхээр тэр тэмдгүүд маш сайн анзаараад бас зөвөр тайлж унших дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Тэгэхээр хороо ертөнц бол таны сайн сайхны төлөө нэгдэн ажиллаж байгаа учраас хүсэл зоригоо хэрэгжүүлэх алхмаа юу хийх вэ гэдгээ дотроосоо асуугаад тэрийг зоригтойгоор үйлдэл хийгээрэй гэсэн байна. За 6 дахь хамгийн сүүлийн шат болохоор зорилгодоо хүрэх шат гэж байгаа. Энэ зорилгодоо хүрэх шат гэдэг нь болохоор нэгэнд таны хүсэл зорилго чинь бүгдээрээ биелчихсэн мэт өөрийнхөө бие авч яваарай гэсэн байлээ. Тэгэхээр таны хүсэл зориг баттай биелнэ гэдэгт итгээд яг биелчихвэл би юу мэдрэх вэ? Би яаж авч явах вэ? Би ямар хувцас өмсөх вэ? Миний хүсэл зориг биелчих юм бол миний нүүрний хувирал би дандаа инээж явах уу, мөр тэгш явах уу, эсвэл бүгтээж явах уу гэх мэтчлэнгээр ингээд хүний хүсэл зориг биелсний дараа танд ямар өөрчлөлтүүд гарах вэ? Тэр өөрчлөлтүүдийг нь яг одоо мэдрээд яг одоо цаг дээрээ тэгж амьдраарай. Энэ бол хүсэл зоригоо биелүүлэх 6 дугаар шат гэсэн байна. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр хүсэл зоригийн хүч номон дээр гарч байгаа энэ хорвоо ертөнц дээр үнэн бот дээр үйлчилдэг 3 хуулийн талаар за мөн тэр 3 хуулийн дээр үндэслээд та өөрийнхөө хүсэл зоригийг яаж тодорхойлох вэ? Үнэхээр зөвөр тодорхойлж чадах юм бол бодол бол энэ одоо биелэх нь бол тодорхой гэж бат хэлсэн байлээ. Тэгэхээр хэрвээ таны хүсэл зориг чинь биелэхгүй байгаа бол энэ шатлбаруудаар та ингээд яг цензурт оруулаад үзээрэй. Ямар нэгэн зүйл нь хэрвээ зөрчилдсөн байвал тэр зөрчлийг нь арилгачих юм бол маш хурдан таны хүсэл биелэх болно. Таны хүсэл чинь зөвөр хүслээ хэлэл бодох дайрууд хурдан биелэх нь шууд биелэх нь уул нь хэвийн таны хүч чадал шүү гэж намын зохиолч маань баттхан хэлсэн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр хүсэл зоригийн хүч намыг тань гол санааг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.